Дэлхийд дахинд хүнсний амсдал чанарт анхаарч буй энэ цаг үед Монгол улсад ерөнхийлөгч Хүрэлцэхүйн санаачилгаар хүнсний хувьсгал өрнөж байна. Тус хөдөлгөөний хүрээнд төрийн тэргүүн болон бусад эрх бүхий гишүүд үндэсний үйлдвэрлэгч Golden Go брэнд үйлдвэрт ажиллалаа. Ингээд та бүхнийгээ төр засгийн зүгээс бүх талаар бас одоо дэмжиж ажиллана гэж бодож байна. Та бүхнийхээ энэ хүч хөдөлмөрөөр Монголын ард түмэн хоолтой ундтай сайн сайхан амьдарч байгаа. Та бүхэн бол баялаг бүтээгчнэр. Эх орныхоо төлөө, ард түмнийхээ аюулгүй амьдралын төлөө эх орноо хүнсээр хангах энэ ариун журамт үүргийг хэрэгжүүлэхийн төлөө та бүхний одоо хүч хөдөлмөр, оюун санаа төвлөрч ажиллаж байгаад би бас Монголынхаа нийт ард түмний нэрийн өмнөөс бас та бүхэндээ баяр хүргье. Манай зорилго бол одоо шоколадыг бүр анхан шатнаас нь буюу шашноос нь шоколад үйлдвэрлэх одоо тийм үйлдвэрийг тоног төхөөрөмж энэ жилээс нэвтрүүлж эхэлж байгаа. Тэгээд ер нь бол манай цаашдын зорилго бол ойрын 3 жилдээ бол дотоодын зах зээлийн 12% руу хүрье гэсэн зорилго тавьсан ажиллаж байгаа. 9 од компани 2004 онд дотоодын зах зээл Golden Go шоколадыг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ жил какаоны шашноос шоколад үйлдвэрлэж, иж бүрэн үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлэн, нийслэлийн налах дүүрэгт жуулчдад зориулсан үндэсний онцлог бүхий үйлдвэр шоколадын музей дэлгүүрийн зохицолбоор ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Бага хувьтай урт хугацаатай зээлийг олгохоор одоо ерөнхийдөө одоо улсын хурлын угсруудад тогтоолыг санаачлан одоо угсруудад тогтоол одоо батлагдаад түүнийг одоо эрчимжүүлэх төр хорооны бас тогтоол батлагдаад тийм ээ өнөөдөр одоо засгийн газрын шийдвэр гарчих юм бол бага хувьтай урт хугацаатай зээл олгоход бэлэн болсон байгаа. Сангийн яамны зүгээс бид нар энэ жилийн төсөвт нийтдээ 236 тэрбум төгрөгийг одоо суулгаж өгч одоо төсвийн бодлогоор бүрэн дэмжиж ажиллаж байгаа юм. За энэ 236 тэрбум дотроос одоо 130 тэрбум нь яг энэ чиглэлээр нөгөө 36 дуу тогтолд багтсан үйл ажиллагааны чиглэлийн одоо хүнсний үйлдвэрлэл, өдөө аж ахуйн, мал аж ахуй, ганц тариалан чиглэлийн хөнгөлөлтөө зээл за 3% ийм эргэлтийн хөрөнгөний зээл багтана, энд одоо хөрөнгө оруулалтын зээлж багтана. Дотоодын 6 үйлдвэр шоколадын бүтээгдэхүүний зах зээлийн 7%-ийг хангадаг бөгөөд 93%-ийг экспортын бүтээгдэхүүн эзэлдэг. 9 од компани эх 5 жил дотоодын хэрэгцээний 12%-ийг дангаараа хангах зорилт тавин ажиллаж байна.